дахин нэг бүтэл тэтгэн түүх дахин нэг нүдийг дурсан болоод хамстаа бүгд хийж үжи Усе хосод сазаа уурж чаддаг цугаа чимгэндөө багтаа болсон өхөр шатаачгүй эмэртэй бафи Онэрэ нөгөө цасоо чин яв найз чин юблин сари цалин чин боссон нуу одоо хаантай нормдоо юу гадаа юу канддоо гадааддоо Гэрээсээ ямар ч байсан ингээд бэлдэж гараад ирсэн чинь өнөөдөр ингээд автобуснууд маань ямар ч байсан ингээд юун чиглэлүүдийн хувьд ингээд зарим нь явахгүй, зарим нь асуудалтай болсон байх нь. Гомиг зээ. Баш биш ер нь бууз шанж идцгээ. Тэгээ энэ бууз нь болохоор заяа. Айгуу сонирхолтой нь би ингээд өсөхгүй байгаа хгүй юу? Би бүр амралтын өдөр болохоор ингээд өөрийгөө айгуу юу яа гэж үзье. Тэгээд амттай хооллуудыг нэдүүлээд ер нь ингээд амттай юм идэ гэж үзсэн чинь өдөр ер нь яг өдрийн хоолол идээгүй, орой хоолол идээгүй. Өглөө бас яг өглөөний цай бол уугаагүй. Яг өдрийн хоолол бас өдөр идээгүй байхгүй юу? Тэгээ гол ингээд жаахан. За тэгэхээр тэгцгээе. Цай юм уу, угац юм уу, юу юм бэ? Үгүй сүйдээ цай штий. Чи цайн дотор чи нэг идэ гэж юм байдаг. Бас нэг давс гэж юм байдаг да. Авс дуусцаа, цайны идэ бас дуусцаа. Ухаалтлаа. Би яаж юм герман хүмүүс шиг сэтгэл хөдлөлтөй ярьж сурах вэ? Би ч мөр ингээл. За. Тий. За. Баяртай. Гээ салгадаг юм байхгүй юу цаа? Тэгсэн ч одоо стандарт бүр ингээл тийм тэг яг ингээ амьдралыг алган дээр харж байгаа юм шиг бүр ингээл амар сэтгэл хөдлөлтөй дэшүү доошоо савлгаатай ярихаар бүр. Гэтэ яг би сурж ин заяа. Би хамгийн анх ингээд герман хүнтэй ярихтаа бүр ингээд яг тэр үед бол уусаа ингээд тэр сандарч байсан учраас бас тийжлээсэн баг заяа. Тэгээ бүр ингээд нэг тийм инээх үйлхээ яг ингээд гол гацаадсан байхгүй юу? Одоо болохоор би ингээд жүжиж жоохон сурцсан байна заяа. Тийм хүчлээд. Кига надаас бүр салхаа байсан. Намайг бүр яг ингээд явах чагааг мэдж байгаа ааштай бүр ингээд өрөөний өөд ингээд сахиж зогсчоод сарын тэмдэг ирсэн байгаа болохоор бүр үнэхээр тухгүй байна. Би зүгээр л яг үнэндээ орон дээрээ хөвтөл баймаар байна. Ямар ч хөдөлгөөн хиймээргүй байна. Ямар ч үйлдэл хиймээргүй байна. Миний сарын тэмдэг ер нь бол нэлээд завууртай ингээ иймэрхүү тийм жахан ааштай ядаргаатай болж ирдэг. Одоо тэгээд яг маргааш тавдах гэхэр чин 2 хоногийн дараа нүүхэд яг ингээл бас биний иржил байх юм байна. Өөрийгөө жоохон өрөвдөөд дэсэж байна. Уусаа яг ингээл нэг тийм сараа ихчүүл ингээд бүх баяр дээр ингээ хамтай хамт бай гэж боддог байхаа ингээ. Бүх баярыг чинь бүх үйл явдлыг чинь ингээ хамт ухтыг тэмдэглээ тий хуваалцъя гэж боддог байхаа. Дайран дээр давс гихчээр дандаа байж идэг. Ачаа бол ер нь нэлээд байна. Тэгээд энэ хар чамдаа тэгээд энэ өөргөвч тэгээд нэмэгдсэн юм хэмээл юм. Энэ дотор болохоор ингээд ер нь гоо сайхны юмнууд байгаа. Өөр юмгүй. Тэгээд бүх юм байгаа. Тэгээд энд болохоор хувцас байгаа. Энд болохоор хичээлийн хэрэглэл, бичиг мэлчиг, цааснууд тэгээд нэг дээл бас юм л орсон. Амьс ч юм. Тэгээд энийг болохоор цээжиндээ авлаад тэгээд уцаа хийгээд, повро хийгээд тэгээд яа гэж бодсон байгаа.
Тэгээ нэг ээлжийн өмсөх хувцас болохоор тэнд яг бэлдээ тавьсан байгаа. За тэгээ өрөөгөө цэвэрлээд тэгээ явцгаая да. Явцгаая. Шинэ газар амьдарцгаая бүгд өрөө. Ямар ч гэсэн энэ өрөөнөөсөө ингээд хамгийн сүүлчүүдээ бичлэг хийжээ. Нүрээ будаад шүн би 1:52 моёрц хэрээд тэгээ ингээд ингэсэн өглөөлцөн үү. Тэгэж бодоод тэгээд гэгийн ороогүй ах шиг харин цаг харсан ч 1:52 тэгэл юм өглөө. Одоо очих газар маань болохоор ер нь бол амар дажгүй байна уу? Яагаад гэвэл би яг ингээд нэг энд ирээд тэгээ яг ингээд нэг тийм бүх юмнасаа ингээд яг холдонгуудаа ингээд нэг тийм дасан зохицох үйл явц болж байгаа шүү дээ. Тэгээд за ямар ч гэсэн би дасан зохицох хэрэгтэй байна. Ингээд ямар ч гэсэн энэ бүх зүйлийг ингэж одоо хийх ёстой байна ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүдийг ойлгосон болохоор одоо ядаж нэг тийм арай баг хэцүү байх бах. Яалсал нэг тийм хэцүү зүйлсүүд нь ингээд шал өөр зүйлс болох байх гэж бодож байна. Нэг тийм 5 сарын өмнө иржсэн ингээд тий ганууг бодоход шал ондоо зүйлс миний амьдралд тохиолдох байхаа сүүлийн 8 сард үгүй дараагийн 8 сард. Гэтэ нэг энэ бүгдийн дараа би бас ингээд яг мөнгөний төлөө яваагүй болохоор надад бас ер нь л нэг тийм гой санагдаж байна гэх юм уу. Зүгээр л ингээд нэг тийм туршлага горимтлуулахын тулд гэх юм уу. Зүгээр өөрийгөө сорж үзэхийн тулд зүгээр л ингээд нэг тийм би өөрөө бие дагаад аваад явж чадах нь уу чадахгүй нь. Би яг ингээд нэг тийм ганцаараа амьдарч чадхаар хүн байна уу чадхаар хүн байна уу. Яг ингээд тэрний тулд л явж байгаа болохоор ингээд нэг тийм эндээс ямар ч тийм нэг ашигын төлөө биш тэгдэг шиг тийм одоо ер нь бол ингээд нэг жилийг өнгөрүүлж байгаа учраас ингээд л болох ингээд шин зүйл юу байна ингээд шин хүрээлэлд ороод зүгээр ингээд яг шин зүйлийг туршаад тэг хамгийн гол нь ингээд туршлага хоримтлуулах ингээд хичнээн ингээд зарим зүйлс болохгүй байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэн тэр нь эргээд надад ингээд том туршлага ингээд нэг тийм том дурсамж болоод үлдчихэж байгаа гэдэг нь ер нь л таатай санагдаж байгаа. Ер нь би анхны сэтгэлийг ер нь чухал гэж боддог болчихсон. Өмнө нь болохоор би яг тиймэр тухай ер нь боддгүйсэн байхгүй юу? За тэгээд ер нь бол бараг байсан ч алаа байгаагүй ч алаа гэдэг шиг тэгэл хүний шууд ингээд мэдэн гэж жоохоо гэж боддог байсан чинь одоо болохоор ингээд зөв энэ уусаа анхны сэтгэл чухал юм байна гэж боддог болсон болохоор өнөөдөр нөгөө ингээд шинээр танилцах байгаа хүмүүстэй бас ер нь л таалагдахын тулд л та би хөмсгөө хусгаасаа өмнө ерөөсөө ингээд бараг л худалч хүнд ингээд нэг тийм 2 хоногт нэгт ч юм уу ингээд хөмсгөнийхөө ингээд зэрлэгийг зулгаагаал хэлбэрт нь анхаарал тэнгүүтээ ингээд нэг 2 өөр байна гэл тэгэл ингээд яг нүрээ будахтаа ингээд зурш мурахтаа ингээд амар нэг тийм өвгөө зурах гэж хичээж бүжээл байдаг гэсэн юм. Тэр явдлын дараагаас ингээд ерөөсөө хөмсгтөө ингээд анхаарах болсон шүү дээ. Ингээд дараа нь тэр чинь ингээд нэг хэсэг ингээд яг нэг тийм юм дутуу хөмсгтөө явна шүү дээ. Тэг ингээ ургаад эхлэнгүүт нь ингээл баярлалаа лу ашгүй ингээ буцаад урууч яана гэл тэгэнгүүтээ ингээ бараг л зэрлэгэж зулгаахаа байлцсан заяа. Тэгээ би бүр ингээд өөрийгөө хөмсгтэй гэдгийг ч бараг ингээ мартсан заяа. Ерөөсөө ингээ тэрэн дээрээ ингээ нэг тийм анхаарлаа хандуулахгүйгээр тэгээ зүгээр ингээд би бүтэн хөмсгтэй байгаа зүгээр гэж боддог болсон. Нэг ойр доогоосаа будаагүй тэгэхээр ер нь ямар ч нэг тийм чигмиг байхгүй байгаа болохоор нөөрөл жахан тийм ой бодог шингэхгүй нь бололтой. За гэхдээ яах вэ? Ja, Hamburg ist in Schwein.
дараа гоё тогтоолж байгаа юм ярья. Ямар инээдтэй юм бэ? Би юу яасан баггүй юу? Өглөө юу ягаад жижиг хотоос Хамбург ороод Хамбургээс Штутгарт руу хурдын галт иргээд тэгээд сая Штутгартаас намайг Викэд тосч авсан баггүй юу? Тэгээд тэндээс бит хоёр Вагийн дахиж нэг цугун суугаад дараагийн хот дээрээ ирээд тэгээд тэндээсээ намайг яг энд суулгаж өгөөд тэгээд би эндээсээ яг шууд аль хүмүүст уулзах байхгүй. Тэгээд би яг өмнө нь болохоор ингээд Микэтэй уулзсан гутаа би бичлэг хийнэ гэж үзсэн байхгүй юу. Зүгээр ядаж ингээд Микэг хараараа манахаа. Надад бас ийм найз байгаа шүү гээ. Тэгсэн чинь бит хоёр ингээд яг бивийн тухай яриад ерөөсөө нэг Монголд уулзчихсан хойш ингээд дараа нь ерөөсөө уулзааг болохоор би түнг сая саналаа. Яна нэр би тэр бүр салсан байна шүү дээ. Би тэр нүг уулзсныхан дараа бүр ингээд вивинийхэн тухай яриад бодож байгаа бодлогын тухай яриад өөртөө нэг иймэрхүү байгаа гэдэг бүр таг марцчихж. Яна би Микийг танаар тариалах гэсэн шүү дээ. За яах. Гэтэ ер нь л Микитэй дараа нь одоо зөндөө ер нь уулзсан. Тэгэхээр тэр үед хараад заяа. Тэгээд ямар ч байсан цаашаа сая намайг ингээд тосч аваад тэгээд ачаатай нүүх хэцүү болохоор ингээд хамт явъя гээд тэгээд бид хоёр нэг бодол биш дээ. Ер нь нэг маршрут нэлээд бас яваад тэгсэн чинь ингээд надад ус авсан бэлдсэн байсан. Тэгээд надад бас талах гэтээ би нэрийг яг мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг төрлийн талах авчихсан байсан. Тэгээд би амар хөөрхөн нэг тийм уун дуугаад нэг тийм гоё цатгалан болоод тэгээ хамаг юм мартчихж бичлэг хийх юм тэрэ. За ямар ч байсан тэгээд уулын би энийг ингээд айгу урт бичлэг болгоод тэгээд нэг бичлэг болгож оруулах гэсэн чинь энэ амар богинохон болчлоо. За яагаад гэвэл миний хувьд болохоор ингээд нэг тийм адал явдал баг байна гэх юм уу? Одоо тийм хэцүү зүйл тийм их байхгүй заяа. Нөгөө нэг сая Мюнхен руу явсан шүү дээ. Тэр урт аялал одоо миний хувьд нөгөө анхны урт аялал туршлага байсан болохоор юу яалаа. Яг энэ удаагийнх болохоор бас нэг арай дээр байна. Яг ингээд яхан бол их юм бол гэж сандарч төдөж гүөхээс хэсүүлээ. Экстэнд ирсэн байдаг юм аа. Тэгээд би нөгөө нэг хаана ирсэн байгаагаар ер нь шууд энэ оруулчи саяны бас ингэ явсан маршрутыг харах юм бол бас миний хаашаа явж байгаа, хаанаас хаашаа явж байгаа нь бас харагдах байх. Тийм ээ. Яг үнэнийг хэлэхэд бол би бас нэлээ ядарч 9 цаг явсан байна. 9 цаг гарan. Тэгээд энэ ер нь ачаа бол бас нэлээ хүнд байна. Тэгтээ зүгээр ягаад гэвэл би өөрийнхөө л яа дураар явж байгаа юм чин дээ. Тэгээд энэ галт тэрэгний буудлын дээр хүн байхгүй. Би ганцаараа олчлоо. Яагаад ч юм одоо миний амьдрал амар гоё юм болох юм шиг санагдаад байна. Та нарт миний ачаа харагдаж байна. Гэтэ хүндэн та нарт мэдрэхгүй байна та. Надад танилцах гад бүр манай өрөөнд ороод ирсэн юм шүү дээ. Би нэмэт загсан баг та. Яа биш шүү дээ. Гэт загстай болчлоо гэж айл. Халло. За ямар хөө юм болж байгаа газар дээрээс нь шууд хөргөж байна. Юу яагаад ийм орны шин даавуу гэж байна. Би тэрийг нь хийж байна. Үйлдэл болгон дээрээ л бичихгүй бол
Саяны Микитэй уулзсан шиг тэгэл би мартчихна. Тэгээд тэр ч удаа ямар. Тэгээд дахиж хийх юм биш. Энэ хэсэгт ингээд ширээ байна. Тэгээ ширээн дээр болохоор ингээд ер нь бол 7 хоногийн 4 дахь хүртэл ер нь л ажиллая. Тэгээ гаргаж өгсөн байна. Тэгээд өөрөө юм бэлдсэн байна. Тэг хараа. Яг нэг тийм гүнжиг өргөнд ирсэн юм шиг санагдчих. Энэ юу? Өстө том цонхтой манихра. Ингээд шууд энэ дээврээ өрөө болохоор юм налуу юм том цонхтой байна. Окей, би яг үнэндээ үнэхээр их ядарч байна. Ямар санд ингээ харуулах юмудаа ингээ амар гурилдаад тахт. Гэтэ зүгээрээ. За, нүрээ цэвэрлээд. Тэгээд бүгд онцгоё. Би өмнөх айлтаа өглөө болгон 6-аас босдог гэсэн байхгүй юу? Тэгээд 5 сар болсон юм. Гэсэн чи одоо 5:55 болж байна. Миний сэрүүлэг 5:55, 6:5-д ер нь дуурах хэрэгтэй. Тэгээд би ямар ч ихнийхэн сэрүүлэг дуурангууд босчдөг байхгүй. Тэгээд тэрнээс өмнө ч ихсэн ер нь сэрчтэй. Тэгсэн чинь одоо би ингэ сэрчсэн. Уулын би өнөөдөр 11-ээс ингээд юутай захиргаан дээр нь цагтай. Тэрнээс өмнө ингээд намайг амраарай гэсэн чинь би 5:55 сэрчил. Арван жилд ингээл яг цувраал орж ирж байгаа хүүхдүүд яг багш нар тэгдэж штэ тий. Үхрийн бас шиг цуваад гэж мэгээд нуурсан манай сургууль хийдэг байсан. Тэгээд нэг тэгж чадчихдаг хүн байдаг тий. Манай дунд дуу тийм байхгүй юу? Яа, бүр зөвөр нэг өгүүлбэр хэлэх гэж байгаа гэд яг ингээ 10 удаа чат ирж мэрэж. За 10 цаашаа за нэг. Тэгтээ 10 бол 10-аас илүү үл иржсэн үе байгаа. Амар төвхтэй санагддаг байхгүй надад. Бас ингээ манай нэг 10 жилийн найз маань байна. Үнэхээр ингээд нэг үгээр мэрчдэг. Би өөрөө зүгээр хүнлөө ингээд зүгээр нэгхэн санаа хэлэх гэж байгаа гэдэг ингээд баг захиа тий ингээ үлгэр домог бичээд хүндгсэн ганч юм гээд баг явуулдаг болохоор тэр гэж ойлгохгүй. Энэ миний яг энэ ирсэн хөтөлбөр болохоор ер нь 1 жилийн хугацаанд хөтөлбөр байхгүй юу. Тэгээд би тэр одоо 12 сарынхаа 5 сарыг нь энд амьдраад тэгээ амарчсан бусад 8 сараа өөр газар амьдрах гэж явах гэж байна. Тэгээд энэ 1 жилийн хугацааны дараа болохоор миний уусаа яг виз болохоор яг ингэ 1 жилээр гараад тэгээд дуусж байгаа. Тэгээд би тэрнийхэн дараа Монгол буцна гэсэн шийдвэрт ямарчсан хүрчихсэн байгаа. Тийм байна. Тэгээд үнэхээр сайхан дурсамжийг бүтээлээ. Тэгээд бас хөөрхөн бичлэгүүдийг те энэ газраас хийсэндээ баяртай байна. За тэгээд бичлэгийг минь хүртэл үзсэнд баярлалаа. Ягаад гэвэл энэ хамгийн сүүлчийн хэсэгт орох болохоор. Жохон уйдаа.